Ёо. Ямар тэнэг юм бэ? Заагаа. Ёо. Одоо бүр гоёлгоо бичиж. Яаж бүр яг энийг голд нь орчих байсан. Яриад Бүр халдсан байсан бол яана юу? 20 минут болцсон байх гэж бодсон байсан бол яана. Ёо. Гэтэ ялч уу дарсан юм да. Дарсан Дараагийн тий. шаарсан юм да. Тий. Тийм. Яг дарж байгааг чи харсан юм да гэхдээ. Энэ 9 секунд Биччихээд 9 секунд. биччихээд тасарсан юм шүү дээ. Тийм бах та. Дарагдсан юм бах та. За дахиад эхлэе дөө. Hi. I drink till I'm drunk, smoke till I'm high, castle on the hill, wake up in the sky, you can't tell me I ain't fly. Өдрөөсөн үү? За. Өдрийн минь. Шивэлээ. Өглөө өдрөө оройн юм. Өглөө өдөр оройн хоол идчихвэл сайхан боллоо. Тэгээд сургуультай эсвэл ажилдаа явж ивэл манай подкастыг сонгож аваад баярлалаа. Бацдаг байна. Жаргалмаа юм. За тэгээд өнөөдөр бид хоёр юуны талаар ярих вэ? Гэхэр вэ штэ тий. Одоо ингээд чи эрүүхийн нөлөөллөгийг нь үзчихсэн үү? Үгүй. Эрүүхийн нөлөөлөл гэж болох юм мэдгүй. Үгүй. Ер нь бол сонсч байгаагүй. Би ингээд сайхан юм уншижсэн чи энэ үг ингээд гарч ирээд тэг гинт нөгөө кино санаанд ороод би бүр жижигхэн байхдаа үзчихсэн байгаа нэртэй. Тэгээд гинт амар сонир санагдаа. Тэгээд нийтээ сайгаад ясан чи эрүүхийн нөлөөлөл гэдэг нь болохоор ингээд энд болж байгаа ямар нэгэн жижигхэн үйл явдлаас болоод хаа байсан тэнд ямар нэгэн одоо том асуудал ч юм уу тий болж байгаа. Жишээ нь одоо ингээд юу яадаг гэж аахгүй юу? Нэг ирвэхээ ингээд Америкийн Чикагода явж байгаа далавчаа ингээд нэг дэвхэнгүүт тэрний ингээд даамжраад ингээд ямар нэгэн учир битүүлэг юм болоо тэгээд хаасэн Японд одоо торнадо ч юм уу байгалийн гам шиг болдог гээд нэг тийм жишээ байд юм бэлээ. Тэгэхээр ер нь ингээд жижигхэн өөрчлөлтүүд одоо жижигхэн үйл явдлууд том юмны одоо их усүр болдог. Тийм. Тэгэхээр энэ яг зүгээр нэг жижигхэн ирвэхээ далавчаад дивснийг хүн бол хараад тэрний утга учир нь их усүрнэ гэж бол хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ яг шууд утгаараа бол биш байх тий. Тийм. Тэгээ яг ингээд тэр ирвэхээ одоо дивснийг нь яаж мэдэх үү? Тийм бол химэл дагуулаар ингээд нэг ирвэхийг дагалтай юм шүү дээ. Тэгэхээр ингээд зүрлэлээр ингээд ийм жижигхэн амьтны жижигхэн зүйлээс айгуу тийм том юм болж болно гэдгийг юусан баг. Амар энэний нэг жижигхэн жишээ нь надад амар тохиолдсон шиг санагдчихлаа. Би зүгээр нөгөө чихвчээ амар их зүүдэг. Ер нь ингээл оюутны амьдрал чинь чихвчтэй амар салшгүй холбоотой шүү дээ. Тэгэл чихвч зүгөөдсөн чинь нөгөө миний чих ингээ амар загтнаад тэгээ би ингээ хөвөнтөө модоор ингээ ухсан чинь тэр нь өрөвсөд тэгээ хан ман бүр амар өвдөө тэгээд би бүр 7 хоног өвдөөд имлэгт очиод надад бүр акт бичээд би хичээлдээ явахгүй чөлөө авч маа бөө юм болоод тэгээд саяны 7 хоногоос л хичээлдээ яваад ер нь жигдэрж байгаа. Тэгэхээр хөвдөн гэдэг бол бүр аимшигтай юм бэлээ. Тэгэхээр яг юунаас болсон бэ гэсэн чинь зүгээр ингээд би хүнтэй модоор ухаад зүгээр тэр үедээ ингээд загтналтыг ингээд багасгах гэжсэн чинь ингээд сүултээ бүр амар хичээлээсээ чөлөө авах болчих жоох. Тэгэл тэр чих захтанснаас болж 2-7 хоногийн амьдралын юм аяг алдагдаж өөрчлөгдсөн байна шүү дээ тий. Хичээлдээж явж чадхаа болоод хөдөлмөрийн хөдөлмөр бараг л төө нэр бүр амар дүлэрсэн шүү дээ. Малгай өмсч өрөө сонсохгүй тий. Малгай өмссөн чи яг миний баруун талд явж байгаа хүмүүсээ яриаг сонсохгүй харин тийм ээ. За миний амьдрал тийм болжсэн болов уу? Яг ч тийм болж байгаа юм шиг байна. Тэгээд яг одоо санахгүй аач гэсэн ийм анзаарахгүй юмнууд зөндөө байдаг бах тийм. Эсвэл миний одоо жишээ нь хэдэн сарын өмнө хийсэн нэг үйлдэлийн үр дүн одооноос хэдэн сарын дараа гарах юм билүү тий. Тэгэл одоо нэг л өдөр хичээлээ хийхгүй залхуурснаас болоод
шалгалтаа өгч чадахгүй өдөр. Тийм. Нөгөө юу гэдэг штэ. Үзгээ мартаад тэр чи юу гэдэг лээ. Үзгээ марцсанс болоод Хичээлээ бичиж чадгаа. Тэгээд хичээлээ бичиж чадахгүй ус болоо шалгалтаа өгч чадахгүй, шалгалтаа өгч чадахгүй бол сургуулаа төгсөхгүй, тэгээд их сургуульд орч чадахгүй. Их сургууль орохгүй ажилгүй бол ихнэргүй. Тэгээд хүүхэдгүй, амьдралгүй, тэгээ ер нь үхэндээ үзэгнээс л ер нь тийм амьдрал шийдэгдэх гээд байгаа байхгүй юу? Үзэггүй бол үхэн. Тэнээр айгүй тод жишээ юм шүү дээ. Хаяа бас бид нар нөгөө ороод хэрвээ би тэгээхүйсэн бол, хэрвээ би ингээгүйсэн бол гэ явсаар аваа сүултээ би төрөөгүйсэн бол гэд бүр өөрийгөө буруутгад нь штэ тий. Бас нэг тиймэрхүү тийм шүү. бодлууд бас байна тий. Тийм. Тэгээд ингээд хүмүүсийн ингээ бүх сайн бодоод үзэл бүх хүний амьдралд тийм болж исэн байгаа хаа. Тийм. Тэгээд ингээд нөө нийтэд хідүүн яг тэр түүхээ ингээ хуваалцсан байхгүй юу? Тэгээд тэр тэндээс зарим нь тэгж байгаад ярьж үгүй гэж. За энэ болохоор butterfly effect гэдэг зүйлээс бид хоёр За ярьж байгаа. За тэгээд нэг хүмүүс ингээ нэг ихнэр нөхөртөөгөө танилцсан түүхүүд нэг тиймэрхүү байдаг. Тэгээд нөгөө зүгээр л ингээ найзанд очсон чинь яатсан ш нь манай ихнэр байжсэн шүү дээ. Байжсэн ш нь тэргээд тиймэрхүү юм айгүй их байт юм л. За жишээ нь ингэсэн гинэ. Нэг хүнийг ээж нь Франц хэл сур гээд тэгээд Франц хэлний тийм сургалтанд бүртгүүлсэн гинэ. Тэгээд энэ хүн нь болохоор өөр Испани хэл сурмаар байсан гинэ. Тэгээд Франц хэлний хичээлд явж байгаа нэг охинтой ингээ танилцаад найзлсан юм л та. Тэсэн чинь нөгөө охин жилийн дараа өвдөөд хорт автортай болоод тэгээд дахиад жилийн дараа нас орсон гинэ. Тэгээд тэгж байгаа орондоо нөгөө гэр бүлийнхэнтэй амар тотнолоод тэгээд нөгөө нэг гэрийнх нь нөгөө охиных нь мөрөөдөл бол Франц сурах байсан юм байна гэд байсан юм аа гэд тэгээд энэ хүнийг юу байсан гинэ. Франц руу явуулсан гинэ. Өмнөөс нь. Тэгээд одоо тэнд амьдардаг болсон гинэ. Тэгэл ерөөсөө ээж нь бүртгүүлээл энэ хүн Францад амьдардаг болсон шүү дээ. Дуртайч байгаагүй. Нэг энэ жишээнүүдийг сонсохоор та нарт яг нэг юм бодогдох байхаа. Тэг бах тийм өнгөрсөн юмнуудаа бодоод тэгээд яг одоо байгаа байдлаа харахаар яг юунаас эхэлсэн юм бол гэдгийг эргцүүлж бодох байхаа. Тийм. Яалтч ямар нэг юм хүмүүсийн талханд орж ирэх бах тий. За дараагийн жишээ. За дараагийн жишээ ингээд энэ хүн ингээ 17 настай хахад багш нь ингээ шүлгийн тэмцээнд ор гээд тэгсэн юм л та. Тэгээд нөгөө мөнгөн ормоор гүйсэн ч гэсэн мөнгөн шагналтай учраас зүгээр ингээ нэг юм бичээд орсон юм л та. Тэгсэн чинь төрүүлсэн гинэ. Тэгээд төрүүлчээд хэдэн сарын дараа нэг охиноос ингээ мессеж ирсэн гинэ Facebook дээр. Тэгээд нөгөө нэг шүлэгний чин талаар ярилцах гэсэн юм аа. Би нөгөө энэ шүлгийг чинь нөгөө нэг анализ хийж ингэж юм хийж байгаамаа хичээл дээрээ тийм проект хийж байгаамаа гэд тэгээд тэгэхээр ингээд ярилцж байгаа. Тэгээд насчцсан байхаар нь шүлгийн хандлаар ярилцах уулзсан гинэ. Тэгээд тэгсэн чинь одоо 4 жил үерхэд тэгээд гэрлэгч байгаа. За. Гинэ тэгээд дандаа боддог гинэ багш нь тэр тэмцээнд оруулуулаагүй бол яах ч исэн хинтээч тийм тий. Хизээч тэр хүнтэйгээ танилцж суух байсан гэд боддог гинэ. Ийм уралдаан тэмцээн ярьсан чинь нэг Монголд бас нэг өгүүлэлэг бас шууганд ирсэн штэ. Ямар нэг охин ингээд нэг зохион бичлэгийн уралдаанд ороод тий аавынхаа талаар тий юм битцсэн. Тэр нь тэгээд бүр монголчуудыг ер нь амар уйлуулсан тий. Яа би бацсан чинь нүс басчлаа. Тэр нэрийг би яасан уншижсэн. Харин тий тэр тэгээд ингээд хичнээн үзэн яддаг байсан ч гэсэн ингээд эцсийн мөчт нь ингээд аваа гэд юусан гэд за өөр юм байна. Нэрэлсэн цэглэгдээд байна шүү. Өглөө. Харин тийм ээ за болио л. Нэрийн тэрийг олж уншаарай. Facebook дээр хайвал байгаалах. Тэр битсэн охиныхын нэрийг мартчихжээ. За. Аавыгаа санчлаа. Сайн аавтай ирсэл та тэгтэл. Тэгээд тэрний лифттэй ингээд байрныхын лифтнийх нь хоёр талд ингээд савтай цэцгнээд байдаг юм байна л та. За. Тэгсэн чинь ингээд тэр нь ингээд нэг игнэнд биш. Тэгээд ингээд явах болгондоо
хараа жоохон ядаргаатай санагдаад жоохон OCD-тэй хүн. Тэгээд нэг удаа ингээд нэг 3 см хөдөлгөөж хязуулсан юм байна л да. За. Тэгсэн чинь нэг хүн лифт рүү орох гэж нөгөө гүйж явж байхдаа юу яагаад хөлөө тэр цэцгэнд цохиод хуруу нь хугараад тэгсэн чинь нөгөө хамт ажилтдаг хүн эмнэлэг рүү юу яагаад машин барьж явж байгаа. За. Тэгээд осолд ороод Йоо. тэгээ нөгөө нь 2 хоног комд исэн гинэ. Яана. Тэр цэцгийг 3 сая бид Йоо. хөдлөснөөс олж Бүр хүн комд орсон биз дээ. харин тий ёо хүцэн бол яа тэгээд Яг энэ жишээний доор Joey амар ангаж байгаа зураг. битэр ч гэсэн яг энэ царайтай болсон. Энэ царай яг тэр сцен биш ч гэсэн надад нөгөө нэг юутай адилхан санагчлаа нөгөө нэг хин Росс улаан цамцаа гинт олдсон штэ. Ёо. Тэрэн дээр нөгөө Моника хин Фиби хоёр ингээл гэл гайхсан чинь ингээд хин Joey ойлгохгүй ингээд байж ажиллана. Гинт томорд штэ яг тэр царай байна. Тийм ээ яг тэр царай. За тэгэл амар энгийн жишээ. Нэг хүн ингээд нэг хүнээс салаад тэгээ сэтгэл санаа харуунаа тэгээд аяллаар явмаар санагцсан гинэ. Тэгээд зүгээр нэг газар руу яваад тэгсэн чи очисон чи буцмааргүй санагдаад тэгээд тэндээ амьдраад тэгээд тентгийнхаа иргэн болцсон гинэ. Вау. Хүй. Энэ нэг надтай тохиолдсон гэдэгт надад ч тохиолдог л дээ. Би яг 100 хамаатныхаа хүмүүстэй хамт хөдөө явсан хгүй юу? За. Тэгсэн чинь манай аав их чинь нөхөртөөгөө ингээд хамт явчихсан хгүй юу? Тэгээд бид нар нэг жижигхэн газар байж байгаа. Тэгээд хүнс ер нь дуусах төхөөд тэгээд манай тэр их чинь нөхөртөөгөө хамт нэг сумын төв орчоод ирээ гээл явахгүй юу? За. Тэгэл явчаал ирснээ. Сток гой сум байна. Би энд амьдрнаа гэл заяо. Тэгэл бүр ингээд юу хийд мэдтэй, дэлгүүр мэлгүүр амар гоё энтергээл бүр ингээ амар гоё сум байна. Би юусэн энд амьдралаа гэл. Гэтэ яг амьдраагүй л дээ. Гэтэ яг уу ер нь бол тэргүй шийдсэн баха. Хизээний явах юм тий. Тэргүй манай тэр их тэтгэртэй гарцсан. Тэгээ ер нь бол удахгүй явна гэдэгт бараг итгэлтэй байна. Тэр хүн бараг ер нь шийдсэн яг царайс. Тэгэхээр л тий. Ингээ хүүхдүүд нь тусдаа гарцсан, санаа зовхон байхгүй. Тий. Хүүхдүүд нь тэгээ байр суурь олцсон. Тий. Тэгэл хүссэн юм их тал асуудал болсон. Тэгэл нөхөртөөгөө нэг жижигхэн сумд очиод амьдрахад ямар ч санаа зовх зүйлгүй тийм. Бас сонирхолтой л. Тий нөгөө нэг бас сая гинт нэг санчлаа нөгөө нэг 2001 оны 9 сарын 11-ний нөгөө нэг Америкийн террорист атак байгаад. Тэрийг би одоо яг санахгүй байгаа ч гэсэн бас ингээд тэр дотор ажилтдаг хүмүүс тэр өглөө ингээд ямар нэгэн шалтгаанаар ингээд хоцорч моцроод ч юм уу. Жаас уншижсэн үү тэрийг? Өгүүлдээ тэгтээ яг тийм. Хоцорч моцроод тэгээд нөгөө амьд үлдчихсэн. Тийм түүхүүд. Тэгээ нөгөө ямар ч нэг хүний нөгөө хүүхэд нь гинт сэрэнгүүтээ бити өнөөдөр ингээд тоглоод үнчиж гэсэн чинь гинт тэгмэр санагдаад тэгээ ажил руугаа ярьж чүлээ авч үлдсэн чинь нөгөө тийм болсон. Тэр хүүхэд аавыгаа аварсан биш тийм. Тэгэл одоо ингээл явж байгаа ч гэсэн ингээл зам гарах гал тэгж яхад ингээд ногоон гэрэл 1-2 секунд үлдсэн шүү дээ. Тэгэл юу гүчгүй яах вэ гэл ингээл заримдаа гүгээл заримдаа шүү дээ. Тим имийг зүгээр хүлээгээд өнгөрөөж ямар нэг юмны шалтгаан гүчүүл одоо дайруулах ч юм уу тийм байж магадгүй. Тийм учраас хичнээн яарж исэн ч гэсэн тэгээд ямар нэг тийшээ жишээ нь явж хахад ингээл ямар нэг юм тохиолдол ихэд одоо битгий бухимдаж одоо уралж машин эвдрэх ч юм уу тий ямар нэгэн шалтгаантай ч юм билүү тий илүү том юмнаас авраад ч байгаа юм билүү тэр бас амар тий бид нар ингээд шилийн юм хагалснаа сайн гэл тий тэгсэр нэг өөр юм эвдрэхээр ингээл харамсаал араас нь тий тэгэхээр ингээд гарах юм гарч л байгаа. Тийм болохоор тэрний араас битээ тэр нэг жижигхэн юм нь юу ч болж байсан. Тийм нэг том юм хаадаг.
Тийм амьтад нэг тийм мэдэрдэг бах тийм. Тийм зүүн сайн. Тийм. Одоо ингээд байгалийн гамшиг боллоо гэхэд амьтад ингээд нэг тийм Нэг зарцаа марцаа яадаг гээд нэг тэгээд тийм. Одоо зарцааны нүүдэл бол гам болно. Тийм. Тэгээд тогруу ингээд дуурах юм бол тогруу нэг нөгөө нэг дуурайд байдаггүй. Дуурна гэдгийг яг юу гэж хэлдгийг мэдэхгүй байна л та. Гэтэ ингээд дуурайд байдаггүй. За. Тэгээд хэрвээ тогруу тэгж дуурж явах юм бол бас нөгөө нэг ус багтай ер нь бас тийм зуншлаг муутай болж гинэ гэж бас хэлдэг гэсэн. Ингээд одоо тогруу ангацсан байна. Тийм ингээд тийм байдаг гэсэн. Өөр чинь нэг тийм амьтад ер нь амар тийм мэдрэмжтэй тий. Тийм байгалийн бүх юм холбоотой байх юм тий. Тийм. Хүн холбоо. Амтан ус мод үс Бүх юм хоорондоо нэг юм цикл ингээд эргэж идэг. Би яг ингээд дэлхий дээр ганц илүү юм нь хүн гэж боддог шээ. тийм шүү. Хүн бүр амар илүү ингээд ийм сайхан байгаль тий ингээд жамаараа явж явах хэвээр юмн дээр нь гинт гарч ирээд. тий ингээд хүн ингээд илүү юм хийгээд Асуудал тариад. тэгсэн ирнэ бас хүн дэлхий дээр амьдрах хэрэгтэй юм шиг ингээд бие махбодны яг тохирсон. Сэний шүү тий. Ингээ бодчих бүр амар сэнэ. Болчлаа. Тэр би лав Avengers-ийг үзэхдээ Thanos-ын талаас. Тийм Хүмүүс ингээ байхгүй болчихлоо. тийм Бүр талан жиш бүгд байхгүй болчихлоо. тийм Зэрэг гэхдээ зэрэг хамгийн гол нь зэрэг. нэг хүн тэгсэн байсан шүү дээ. Thanos, Joker хоёр ингээд бүх зүйлийг яг тэгш тэнцүү эмгцэгцтэй болгох гэж Ирмэлцэжсэн гэдэг. тийм ингээд хийсэн үйлдэлүүд нь яг тийм. Даанч тэгээд бидний хувьд ингээд муу тал болчдаг. Тэгээ нөгөө яг хичээлдээ өглөөрт явахаар автоос амар би хүнтэй. Бүр ингээд битүү хүнтэй. Тэгээд хүн болгон зузаан хувцастай. Тэгээд ингээ үнэр та нар амар ангууд би яг яа танаас эсвэл энэ автосны тал хүн байхгүй хүн болгон сууж явж байхгүй гэж бодоод Яг Google дээр Thanos-ыг хайгаал тэрэн дээр дараал нэг гарн дээр дараал яг өөрийнхөө сэтгэлийг ингээд тайвшруулж юм аа шүү. Сэтгэлийг толгоонд тал налга боллоо. Гэтэ бас сэнэ өөрийнхөө ойр дотны хүмүүсийг алга болгохыг хүсэхгүй байгаа байхгүй юу? Тийм тий. Тэр хүн гэдэг бас муухай тий. Миний ойр дотны хүн биш байлаа ч гэсэн тэр өөр хинийгний ойр дотны хүн байна шүү дээ. Тэгэхээр л жоохон муухай. Яг эцсийн үр дүн нөгөө нэг тэр бүхний эсэргүүцэд байгаа зүйл нь тэр л юм. тэр л ах. Тийм. Тэрнээс л өөрийнх дургуцаад байгаа шалтгаан байхгүй. Хүн болгон л ер нь бол дэлхий хүний буруугаас болж ингэж яаж байгаа гэдгийг мэдж байгаа ч гэсэн буруу юм хийсэр л байдаг тий. Бүх юм холбоотой сайхан системтэй ах нэрэл тэрийг орж ирэл өмөлцсөн шүү дээ тий. Тэгсэн ч гэсэн ингээл даалт янз бүрийн юм болоо л. За тэгвэл дараагийн жишээг сонсъё. За ингээд нэг хүн сургуулаа төгсөөд тэгээ өөр хот руу нүүж ирээд ажилгүй. Тэгээд хүн амтнаас зээлсээр аваад баахан өртөө болсон байсан гинэ. Тэгээ бүр яг жаргаа болохоо болоо. Тэгээд банкн дээр очиод тэгээд тейлерт нь нөгөө нэг ийм болчлоо гэлсэн гинэ. Тэгсэн чинь тэр хүн тейлер нь за ерөөсөө би чамд туслая нөгөө миний хүүгийн ажилтдаг ресторанд төр ингээд ажиллаж игээд тэгсэн тэгээд тэнд ажилласан чинь амар тохироод өөртөө тэгээд ингээд ажилтай болоод тэгээд тэнд ажилладаг хүнтэй ингээд амар сайн найзууд болоод тэгээд амар татнасаа тэгсэн чинь тэр найз нь охин дүүтэй танилцаад суугаад хоёр өгтөлцсөн. Тэр тейлер дээр очиж хэлээл тэгэл дүүн нөхөртэй болсон шүү дээ. Харин тийм орсны тий нөхөр заяаны хань нэрсэн шүү дээ тий. Сэн өөр тейлер дээр очсон байл яах вэ? Тийм тий. Зэт иймэр ёо тэгэхээр амар юм аа.
Зэний та таарсан. Хувь тавилан байдагт итгэдэг. Аха. Итгэдэг амар итгэдэг шүү дээ. Яг ном яс. Харин Тийм. ингээл нэг жижиг юмнаас болоод яг ингээд би яг за энэ хантай учрна гэж яг боддог тийм. Ингээд нэг юм дуу байдаг байхгүй юу? Ингээд тэр дууг хүмүүс ерөөсөө мэдтгүү. За. Тэгээд ингээд би бодохдоо миний заяаны хань бол яг тэр дууг намайг хэлээг байхад ингээд сонсдог, мэддэг байна. Тэгээд тэр нь ингээд надад ямар нэгэн байдлаар мэдчихвэл энэ миний заяаны хань муу юм даа гэж бодно гэж бодсон байдаг. Дуунаас болоод сууж болно шүү дээ. Хүмүүсийн ерөөсөө мэддгүү дууг л цаанаасаа ингээл мэддэг гэсэн. Тэгэл би тэрнгээр нь яг шин таниалаа. Би яг заяаны хань зам дээр гэдэг үгэнд амар итгэдэг. Тэгж байгаа л угсаа л таарна шүү дээ. Тийм яг хувь тавилангаараа очрно шүү дээ. Тийм болохоор них яарад ах юм байхгүй. Тэгэл тийм ингээл одоо саяны жишээ жоохон бодсон чинь одоо би зүгээр ингээд банкнд одоо нөгөө номер авдсан штий. Тэр номер миний хувь тавилан байвал яана. Тий. Йоо. Яг ингээл нэг тейлер дээр очих хэвчээсэн чинь тэр нь гинт цайнд орсон чинь дараах дээр очсон чинь тэр нөхөр нь ч юм уу те. Йоо. Яг тэр номер яг миний хувь тавилан. Йоо, тийж бодохоор хичнээн 100 хүний дараа байсан ч хамаагүй. Хүлээх болно. Чи зэнэнтэйгээ тийм байдгүй гэж бодсон юм. Одоо тэгж байгаа л таарч явах тач тийм үү? Би богонд таарна гэж боддог. Одоо тэгвэл чамд богонд явах 3 удаа байгаа юм шүү дээ. Сайн анзаарч явах хэрэгтэй байна. 4 ч юм уу? 4 юм. Үйл явах тавцлаа. Тий, үйл явах. Бараг 5 юм уу? 5 6 юм шүү дээ. Өөх. Тийм юм л. Гэтэ үл хаяа. Тий. Үгүй би яг жил болгон л явдаг л та. Тэгсэн чи яг ингээл харихгүй гээл байж гисэн. Бишээ харихгүй бай. Яа. Гинт өвөл ингээл богоноор явахаар л. Ерөөсөө богоноор явъя гэж төлөвлөөгүй. Ингээл онгоцоор явна гэж бодсон байсан чи гинт онгоцны билет байхгүй. Яа. Тэгэл гинт богоноор явах гэж богоны билетээс байхгүй. Яа. Тэгээ арай гэж нэг юм ингээл олсон чинь яг купенд нь чиний зайны хана харин тийм нэг тийм юр бусын зүгээр л нэг билет аваад тэгэл орол суусан чинь биш тий нэг тийм жоохон бэрхшээлэг давж агаад тий Яа кино юмэр санагдчих. Яа. Чиний яг одоо ойрын яг амар бодож байгаа зүйл нариулагч. Тийм. Нариулагчс тэгэл нөө Parasite. Тэр кинон дээр тийм за spoiler alert, spoiler. Яг одоо гараарай үзээгүй бол. Тэр нөгөө нэг ихэнд нь найз нь гэрт нь ирснээс болоод тэр найз нь л гадаад явах болсноос болоод тэр бүх юм болоод бүлбүтэ 2 3 мөхчж байгаа байхгүй тий. Аха. Тэр найз нь яг гинт гадаад явах хэлсэн. Тий. Найз нь яг гэрт нь ирсэн. Яа тэр найзыгаа сонгосон. Өөр англи хэлтэй найз бас байгаа. Эсвэл за ирлээ гэхэд яагаад чулуу авчирсан юм. Яагаад тэр өвгийнхөө чулууг хинч найздаа өгөхгүй штэ. Өөр нэг хамаатныхаа үнд өгнө штэ. Тэгэхээр амарсан. Тэр бүх юм ингээл явсаар байгаа л тийм амар юм болсон штэ. Яа. Тэр кинон дээр хүртэл гарч байгаа байхгүй тий. Кинон дээр За. За тэгвэл надад бас нэг юм жишээ байна л та сонсч ийсэн. Амд амтсан яриа. Тэгтээ би яг буруу санджиж магадгүй. Дээр үед нэг Монголд нэг онгоц сүрж исэн гэсэн яг зорчигчийн онгоц. Тэгээд тэгсэн чинь тэрэнд нэг олны танил нэг зохиолч гэсэн баха. Тим хүн ингээд суугаад бас явах хэрэгтэй байсан. Тэгсэн чи яг онгоцноосоо хоцорсон. Гэтэ тэрийг миний санаж байгаагаар бол яг өмнөх өдөр нь уугаад тэг маргааш нь унтаад тэг хоцорсон гэж би яг санаад байна.
Тэгээд тэгсэн чинь тэр хүн ингээд зүгээр яг зөв өдрөө тэгээ найзуудтайгаа ч юм уу хинтээ чинь ингээд зөв өдрөө ингээд арх ууснаас болоод тэгээ амьд үлдсэн баахгүй тий. Тэгэхээр тэр бас сонь тий. Тэгэл тэр үйл явдалд хүрэхэд юуж болд яг ягаад тэр өдөр тэр хүн юусэн тий. Маргааш нь онгоцоор явна гэдгийг мэдсээр ээжиж тэгээ өглөө 6 цагаас явна гэдгийг мэдсээр ээжиж тий ингээд арх ууж гинэ гэдэг чинь шалтгаан байсан гэх үү эсвэл нэг юм болсон юм уу тий. Вау. Сонь шүү тий. Яа, стон хэрсэн. За тий онгоц сүрнэ гэсэн чинь нэг юм бас толгойд орж ирэл. Гэтэ сэдвээсээ хазаах хаа. Ингээд гэтээ бас нэр ойрхон болж магадгүй юм байна. Ингээд онгоц сүрээд тэгээ тэр чинь ингээд амар олон хилтерхий тэг болно шүү. Хилтерхий ийш тийшээ тарж тэгээ тэр чинь бензин юу муу тэг газ маз ингээд амар. Тэгээ тэр ойр хавийнхаа байгаль орчныг амар их бохирдуулдаг болов гэж бодож байна. тэгдэг хаа. Амтан хэрвээ тэр хавар байсан бол хавар байсан ч гэж магадгүй л дээ. Гэхдээ хавар тэгээ бүр ой модонд тэр онгоц унтсан бол төөмөр гараад тэгээ бүр ингээд одоо Орос руу ч юм уу ингээд алдаад бүр амар том хэмжээний төмөр гарвал бас юм шигтэй. Тэгээ амьтад нь үхээд тэр жилийнхаа дараа жилийн тэр экосистем нөлөө үзүүлээд ингээд тэнгүүд тэр нь нөгөө нэг бэлчээртэй нөлөөлөө дахиад 100 доллар ингээд ёо амар юм би өөртөө шокноор шүү. Тэгэхээр ингээд гэтээ ингээд нүдэнд харагдахгүй хідэн сая хилтерхий тэр юунаас хийсэл одоо маш жижигхэн шавж мавж дээр очиод ингээл тэгдгэлэх тийм юм ямар нэгэн хослоо аваад л гэх юм баг. Тэр юм болгоол. Гиснээс нэр ингээд хүмүүсийн одоо ингээл анзаарахгүй хийж байгаа үйлдэлүүд анзаарахгүй худалдаж авч байгаа юмнууд энэ төргээд байгаль орчинд амар нөлөөлдөг бах тий. Нөлөөлдөг тий. Хүмүүс ингээ өөртөө юуж бодохгүй байгаа мөртлөө тэр нь ингээд тийм би чинь зүгээр модон чихрийн маань ишин бас тэр гаднах гялгар юм нь хаашаа очдгийг би мэдэхгүй. Тэгээ яаж устгагддаг. Тэгээд эсвэл байгаль орчид яаж нөлөөлдөг. Эсвэл тэрийг устгалаа гэхэд тэрнээс гарч байгаа нэг ууршж байгаа юм нас агаарт яаж нөлөөлдөг бол гэв. Бид нэрийг мэдэхгүй. Гэхдээ биднээс болж байгаа. Тийм юм амар их байдаг бах тий. Wi-Fi байгаль нөлөөтэй болоо. Нөлөөтэй хаа. Хүн амьтдад ч ихсэн амар нөлөөтэй. Тийм хүнд бол шууд тархинд нь нөлөө амар үзүүлдэг гэсэн. Амьтд. Тэгэхээр байгальд юу нь нөлөөтэй. Тийм. Гэхдээ одоо хүмүүс ер нь ихэнх юм тохиолдлууд нь ингээд хүмүүсээс болоод байгааз. Тэгэхээр яг хэрвээ хүн байгаагүй бол ингээд зөвхөн амьтад байдаг тий. Тэгсэн бол ингээд жижигхэн юмнаас болоод том юм үүсгэсэн болов. Магадгүй л. Одоо нөгөө ирвэхийн жинхэнэ нөгөө харин дэвлэлтэй. жинхнээсээ шууд утгаараа. Шууд утгаараа. Ирвэхийн дэвлэлтээс болоод Японд хар шуурга болоо. Яа, нэр хүн гэснээс нэр. Хүмүүс жохон ухамсартай болол маш олон маш жижигхэн өөрчлөлтүүдийг ингээд амьдралтаа оруулах юм бол уул нь ингээд тий гоё болчих гээд байгаа байхгүй тий. Гэрэл дээрээ бүтэх боломжтой болчиход байгаа байхгүй. Ингээд зүгээр амар жижигхэн юм байж болно тий. Одоо юу мэрч. Одоо стожинг гэлхрот хэрэглэхгүй тий байх. Өөрийн гэсэн усны савтай болох гэлтэй хамгийн энгийн жижигхэн тийм. Чи ямар нэгэн тийм юм ингэж амьдралтаа оруулах гэж үзчихсэн юм ингээд тийм сайн зуршил. Би ерөөс тийм санаа зовдөггүйсэн байхгүй юу? Ингээд за ямар би боллоо гэд ингээд ямар нөлөө үзүүлэх юм шиг гэдэг юм. Ганцаараа боллоо гэж яачих юм шиг. Нэг тийм буруу ташаа ойлголттой байсан юм бэлээ. Тэгсэн чинь ингээд сүүлийн үед ингээд тиймэрхүү юм амирх одоо дэлгэрээд байгаа шүү дээ.
Жишээ нь манай Jaden Smith амар хөөрхөн юм нөгөө байгаль дээлтэй усны савтай ус гаргаж байгаа шүү дээ. Just water гэдэг. Тэгээд одоо тиймэрхүү юм хом ингээд инста энтрээр амар их явдаг. Тэгээ ингээд бодоодсэн чинь ингээд би амар буруу өөрийгөө айгу буруу боддог гэсэн юм байна. Тэгээд миний нөлөө зөвхөн байгаль заавал үйлчлэх албагүй. Тэр нь бас надаа бас мэдээж хэрэг ингээд зуршил муршлуулад тий. Тэгээд цаашдаа би хүүхдүүдтэй хэлнэ, ойр тойрныхоо хүмүүстэй хэлнэ. Тий ингээд хүмүүст нөлөөлж болно шүү дээ тий. Тэгээд чи одоо хүүхдээ зөв юм хэрэглээд ингээд сурах чинь хүүхдүүдтэй зөв их сургана гэсэн үг л тий. Багаас нь ингээд зуршил олгоод тий. Тэгэхээр ингээд зөвхөн би боллоо гэд энэ дэлхий гоё болчихгүй гэж бодохгүйгээр бодож болохгүй. Тэгэхээр ингээд ер нь ингээд багаас нь ядчил усны савтай болоод тэгээд давуу уттай болчих. Хамгийн наазах юм шээ. Өөр юм хийхгүй гэж болно. Хамгийн эхлээд тий давуу уттай усны савтай. Тэгэхэд л зүгээр л том өөрчлөлт амар мэдрэгдэн тий. Мөнгөнд хүртэл ингээд наазахын хэмнэлтэй байхгүй. Өдөр болгоо судалдаж ахгүй тий. Тэгээд ингээ ус уугаал ах юм болвол ингээд юу яа. Биэнд ч ашигтай. Тийм нэг манай өөрөө байгаль орчны салбарт ажилладаг учраас одоо ингээд хүмүүс харьцангуй ойлголттой болоод ямар нэг юм хийх хэрэгтэй юм байна гэдгийг мэдээд байгаа шүү дээ. Тэрнээс өмнө ингээд нөгөө аав юу мэддэг тэрийг тэгээд мэрэгчлэн учраас тэр салбарт ажилладаг учраас тэгээд бараг 7-8 жилийн өмнө манайх яг ингээд юу яжсэн. Дандаа давуу хэрэгэлдэг болчихсон. Тэгээд яг аавын тэндээс ингээд бид нарт дандаа усны сав авчирч өгөөд тэгдэг гэсэн. Тэгээл чи давуу хэрэгэлдэг вэ? Давуу бол бай. Гэтэ яг мартахгүй байна. Тийм. Гэхдээ мэдээч хэрэг гинтийн юм болж болно шүү дээ тий. Тэгэл дэлгүүр ороод нөгөө баяр маяр болоод мэдээч хэрэг амар их юм авахар тий. Бас хэцүүлтэй. Тэгээ нэг удаа Uniqlo ороод би нэг давуу утаа явчихсан. Тэгээд би дөө авсан юм зүгээр давуу утандаа хэлэх чигээд тэгсэн ахгүй гэсэн чинь нөгөө хүн амар гайхаж хараад. Тэг би за авчи гээд. Гэтэ бас ингээд уутууд дотроо ингээд тийм чанартай олон ашиглаж болох гэлгэр утас байгаад байгаа байхгүй. Тийм одоо жишээ нь Uniqlo-гийн уутнууд чинь тийшсэн шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө нэг нүүби сайтн дээр нөгөө залхуу хүмүүс одоо юу хийж болох вэ? Дэлхийг аврахын тулд юу хийж болох вэ гэх нэг хөрхөн тийм юу заавар идэг. Нүүб хүртэл бид нарыг залхуурал санаа зовж байна. Одоо диван дээр гівтж байгаад юу хийж болох вэ? Яаж эргээр нөлөөлж болох вэ гэж байгаа байхгүй юу? За тэнгуут нь шүү дээ тий. Одоо орон дээр гівтэл ингээл уцаа цэнэглэнгээ ингээл уцаа оролтож байгаа л тэгэл цэнгэлээ дуусчихсан нь шууд салгачи. Уцаар салгаад арзитгаад салгачи. Тэгжиж нөгөө эрчим хүчийн хэмнэн ямар нэг одоо галын аюулаас хамгаална гэж. Жишээ тийм гэсэн үү? Арзиткаас одоо урцгагч залхуураа салгах юм бол амар тог хэмндэг гэсэн. Одоо бид нар ингээд амар болгоод нөгөө цэнэглэгчээ ч юм уу урцгагчаа ингээд залгаатай ингээд тэр барыг хизээ анх залгасан юм итгэхгүй тэгээ барыг хэдэн жил болсон байдэн штэ. Өөрөө мэдлгүй. Тэгэхэд бид нарыг зөвөр ингээд шүн унтж байхдаа тэрийг ашигладаггүй штэ. Эсвэл ингээд одоо хөдөө мөдөө хувцас байна тийм ингээд асаалттай байж лээ тэгтээ залгаатай. Тэгээ бид нар ингээд ашиглахгүй байгаа юм чинь гэж боддог ч гэсэн яг үндэ цаана бид нэр мөнгө урсч идэг тий. Тог үгээд байдаг. Эрчим хүч алдагдаад байдаг тий. Жишээ за тэгээд бас нэг одоо энэ зөвлөмжөн дээр байгаа хгүй юу? Энийг шууд Google-ээс ороод Lazy Person's Guide to Saving the World гэд хайнгууд гарч ирнэ. Бас амар хөөрхөн зураг амар хөөрхөн. Харин тий. Тэгээд банктай одоо харьцахтаа онлайнаар уцаараа ингэж явах юм бол жишээ нь ядчил нөгөө нэг цаас хэмнэн банкны хэвлэх цаасыг тийм биш тий
банкны одоо бас тэр цахилгаан ингээд тийм юм байт юм байлээ. Тэгээд одоо ингээд байгаль орчны талаар ингээд нэг хүн гоё пост хийсэн байна шүү дээ. Одоо хамгаалцгаа энэ. Тэр ингээд зүгээр нэг өнгөрөх биш бас ингээд шеэрлээд найзууд руугаа явуулах ч юм уу гэх юм бол бас хүмүүст мэдлэг олгоод бас өөрчлөлт явах боломжтой. Тэгэхээр ингээд одоо ийм амарчлаад байгаа юмнууд нь бид нарыг залхуу олгоод байгаа юм шиг мөртлөө цаагуураас юм химнээд байгаа юм байна тийм үү? Тийм. Гэтэ бас яг хуу ажлын байрын тоог хасаад байгаа л да. Мэдгүй яах вэ? Тэгэл хамгийн тий. За тэгээд гэртээ. За Би яаж болох вэ гэсэн чинь хувцснуудаа үсээ зүгээр л ингээд үсээ жишээ нь зүгээр л сэнсээр биш өөрөөр наата. Тий. Хувцаа дахиад угаалгын машиныхаа хатаагчийг ажиллуулахгүйгээр зүгээр үлгөө тата. Тэгээд хүмүүс чинь ингээд гэр мөртөө угаалгын би одоо жишээ нь энэ жил өрөөндөө угаалгын машинтай болсон чинь нөө ихний 1-2 сар өөстөө 2-3 бодол гэртүүлчингтэй за угаалгын машинтай юм чи угаач ий гэдэг. Тэгэхээр бас тэр чи амар их цахилгаан ус зөндөө юм зарцуулж байгаа шүү дээ. Бас тэгж болохгүй юм бэлээ. Нөгөө угаалгын машинаа ингээд дүүрэх хэмжээнд хүртэл ингээд юмнуудаа цуглуулвал бас тийм байгальд бас ээлтэй. Би бас нэг бодлоо. Одоо минимал гэдэг чинь амар юма хэмнэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд минимал биш хүмүүс одоо минимал болж чадахгүй байгаа ч юм уу тий хичээгээд ингээд өөрийгөө барьж чадахгүй байгаа хүмүүс одоо хувцсны сонголт хийхдээ одоо нэг юм цулгаа цагаан подолк авах уу эсвэл тэр цагаан подолкон дээр нэг Adidas гэсэн бичгтэйг авах уу гэд тий тэр хоёрын одоо үнэн шал өөр байгаа шүү дээ. Тэгсэн ирнэ адилхан л цагаан. Тэгэхээр тэгээд чанар нь жоохон өөр. Тийм чанар нь өөр ах. Тийм бах. Гэхдээ минимал тэрэн дээр тийм жижиг юм дээрээс бас минимал гэж гарч ирээд өөртөө тийм сонголт хийж болох байна. Илүү удаан өмсөх хувцас сонгох тийм. Арай үнэтэй ч гэсэн арай чанартай ойдолтой, чанартай материалтай хувцас сонгвол өөрийн мөнгөнд ч гэлтгүү тийм бас л байгальд ээлтэй үйл явц. Тэгшний жижигхэн ч гэсэн тий бас л том эффекттэй шүү дээ. Тий. Саяныхаа яриг жоох нэгцаагаад ярьчих юм бол би яг ингэж боддог байхгүй юу? Бид нар брэнд гэд ярахаар амар хэлбэр хөөцсөн юм шиг болчтой шүү дээ. Гэхдээ яг үнэндээ би одоо Uniqlo за байж Calvin Klein бүр амар том юм. Тэрний одоо жижигхэн нэг юм төрөвчтэй байлаа гэж бодъё заяа. Тэр ингээм амар үнэтэй байгаа штэ. Одоо нэр хүндээж дагаа чанараа материалаа дагаад ингээм үнэтэй юм шиг боловч би тэрийг үнэтэй гэж бодоод болоод зүгээр нэг юм бамрууштай нэг хятад нэг тийм төрөвч авлаа. Тэгэхээр яг одоо 5 6 7 8 9 10 жилийн дараа би алийг нь барих үе мэдээж арай үнэтэй чанартай гал барина. Тэр нь ч илүү хуучраад гоё болно. Тэгээд одоо том болоо тийм cute юм сонирхоо бол бэлэн штэ бол. Тийм. Тэгэхээр хоёулаа ингээд муудцсан ч гэсэн муудцсан тий. Тэгэхээр би яг нөгөө бамрууштай төрөвчөө барья гэхээр нэгт хятад хоёрт чанар нь муудцсан зарим нэг керман ингээд салцсан тий. Тэгээд бас миний сонирхол буурсан. Дараа нь эсвэл нөгөө нэг Calvin Klein-ийнхаа төрөвчийг ингээд далд хийцэн байж байгаа буцаа гаргаж ирсэн чи амар хөөрхөн санагдаад тий. Эсвэл ингээд тэр брендийн нэр амар өссөн ч юм уу тий жил ирэх тусам. Одоо тэгэхээр ингээд барихад тий ингээд амар олон жилийн өмнө авсан ч гэсэн ингээд барихад ингээд ямар ч тийм юу ахгүй. Санаа зовхон байхгүй. Тэрээс өөрийнхөө сэтгэл зүгээр бас хөрхэн тоглоод тий байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээ бас зөв сонголт хийгээд бас тий. Тий шүү. Би яг саяхан яг гэрийнхаа юм хумнуудыг ухаж агаад аавынхаа
цамцыг олоод тэгээ тэр нь Лакостегийн цамц исэн. Тэгсэн чинь тэрийг манай баг 20 жилийн өмнө авч исэн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн бүр яагачгүй. Тэгээд бүр амар томдсон байсан ч гэсэн би ингээд зүгээр өмсчээ ингээд тэгээд амар гоё хүрдэг гэсэн. Тийм ингээ мөнгөнч муудаагүй хуучраагүй ингээд айгүй гоё улаанаараа тодороо тий. Одоо тэгээд загвар нь модонд буцаад орж байгаа. Тийм сулбар цамц модонд орсон. Тийм ингээд загвар эргээд тэгсэн чинь манай ээж чи яах гээд байгаа тэнийг юм ааш. Хэрэгтэй цамц штэ. Тэгээд нэг юм томцсон юм өмсөө явах гээд байгаа мó. Бид зүрсээр агаад аваад ирсэн. Тэрийг бол тэгэл чи зөндөө удаан за бүр дор хаяж 2 3 жил өмсөн шүү дээ ойрын. Тэгэл тэр чинь бас тэгээ монголчууд бас ингээд дээр үеэс бас амар ухаантайсэн байгаа байхгүй юу? Энэ жишээг манай аав дандаа хэлдэг байхгүй юу? За ингээд аав нь дээл одоо хурган дотортой дээл ингээ өмсөж байгаа. Тэгээ тэр нэг өмсөр байгаа мууд штэ. Тэгвэл муудаг үсгийг хайчлаад хүүхдтэй дээл хийчих. Хүүхдтэй. Тэгээд нөгөөтгөө өмсөж явж байгаа том жижиг шмид штэ. Тэнгүүд дахиж хайшлангуудаа нөгөө хургандаа нэмнэ ичдэг гэсэн гэж байгаа байхгүй юу? Ямар хөөрхий. Тэгэхээр ингээ малдаа өөрт нь ингээд юу болчихж байгаа. Тэгээ ингээ химнэлттэй байгаль орчиндөө ээлтэй дээр үе хүмүүс амар ухаантай хаягдлгүй тийм болчихж байгаа. Ер нь хөөрхий амтдаг. Бүр нэг хураг нэг хон ямаан интерес бүр хаяхан байхгүй шүү дээ. Тийм нэрээ тийм. Нэг бол идэн нэг бол хэрэг. Хөөрхий амтд явсараа өөрсдөд нь хүртэл хэрэг болж шүү дээ. Өөрсдөө хүртэл нэмнэ. Йоо тэр тийм харигсан. Бүр хүүхдээдсэн. Арьсан нуусан. Хүүхдэд нь очоод жижиг хорог өмсөөд. Тэр нөгөөгийнх. Йоо ямар амар юм бэ. Йоо. Тэгтээ Монгол ахгүй гэж бас агуу шүү. Алсын араатай. Тэгэл. За дараа нь юу? Шүршүрт орж ивэл вананд ус тосоод орсноос 2 дахин баг ус урсгана гэсэн. Шүршүрт гэсэн чи. Чи миний бодож байна. Үгүй ээ. Чи бодож байна. Ингээд хосууд нөгөө хамт орвол усаа хэмнэн гэдэг. Тийм нөгөө юу лээ? Усаа хэмнээд ус бити шампанс контр гэх нэг тийм зураг яваад байдаг шүү дээ. За мэдгүй. Мэдгүй шасаагүй ч юм. За тэгэл ер нь ингээд нөгөө нэг чимэс мэмэс авах та. Нэг юм нэг хөвсгөр цагаан юм чи юу гэм бэ? Тэрэн дээр тавьснаа ингээд гэлгэр юмар нэг орооцсон байдаг шүү дээ чимэс ногоо гэж. Хөөсөн зөр. Тийм хөөсөн зөр байдаг шүү. Тийм тэгэж битээ аваа. За. Аль болох ингээд одоо өөрсдөө тарьдаг хүмүүсээс ч юм уу ногоо. Эсвэл юм задгай. Тийм. Тэр нь эргүүлээд илүү органик, илүү ориг, илүү эрүүл тэгээд хаягдл багтай. Тэгээд нөгөө нэг бэлтцэн юмнууд чинь ингээд гадна талаас зүгээр мөртлөө яг доторхыг харахаар нэг муудсан байд шүү дээ. Тийм. Тэг тэрийг онгойлгоч болохгүй яаж ч болохгүй тийм. Шууд үний наацсан хиллээ тавьсан байд шүү дээ. Тэгэл амар их шаардлагагүй хаягдлаа байхгүй. Тийм. Өөртөө ч хохирно. Тэг жимсээ сонгохдоо ч гэсэн бас хөрхөн бодлоготой явал тэгэл бас өөрчлөлт бол. Тэг энэ ингээд нэгцэн байхгүй юу? Хивэс тавих юм бол одоо өрөөг илүү дулаахан байлгаад тэгээд арай бага нөгөө дулаан зарцуулна. Пара арай бага ажиллуулна ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр ингээд нэр хивэс өрөөний дулаан нөлөөлт юм уу? Нөлөөлт шүү дээ. Сонио юм тийм. Вирус тэгж бодож байгаа юм шүү дээ. Нөлөөлдөг. Тэгээд дулаан болгоно дээрэс нь цөөрэ тулахгүй нөгөө юуг шингээд дуу авиаг шингээж мэнгээдэг гэд. Тэгээ үзэмжтэй. Тийм. Йоо дээр үедтэй өө эмээгийн гэр бүр ханаараа шалаараа бүр барыг таацнаас бусад бүх юм нь хевстэй байдаг гэсэн. Тэгээ нөө нэг хан дээрээ хевсэлгчээр ундахтаа ингээл тэрийг ингээл хэмээг нэгж байгаа. тэгэж бол унцдаг тий.
Яа. Тэгээ нэг айл алхах нэг Чингис хааны зурагтай нэг. Тий. Тэгээ нэг хоёр ямаач лүү янгэрч лүү зурагтай. Тэгээ нэг морь зөр тий. эсвэл нэг юм хээтэй нэг улаан мулаа. Бас тий. Гоё шүү. Йоо тэр хийснүүд өөр санчлаа. Бас тэр хан дээр үлгсэн тэр vibe бас байж. Зүүн тий. Хевсийг зөвхөн шалан дээр тавихгүй. Тэгээд зожголк биш. Юу шүдэн ташилж сайн гинэ. Яагаад? Тэгвэл нөгөө нэг зожголк ч нөгөө шингэн нь. Тэг шингэн бас байгаль хортой л юм шиг. Ер нь гаднах Тийм. шингэн дууссан ч гэсэн гаднахын ч гэсэн бас пластик. бас л хаяа шүү дээ. Тийм. Пластик төмөр. За энийг тэгээд юу яагаад ороод хараарэ амар сонирхолтой хийж болох. Левел 3 гэсэн чинь одоо амьдарч байгаа neighborhood-тэй юу гэж болох вэ гинэ. Тэсэн чинь нөгөө нэг vintage хувцас авах. Комси. Тэгээ ер нь ингээ комсийн бараанаас хувцас авъя гэхээр хүмүүс амар сөргөөр хүлээж аваад идэж. Ямар заваа юм ч гэдэм үү. Тэгээд ямар одоо мөнгөгүй хүн байгаа шийх гэдэг мэх гэдэг ингээ. Тэгтээ тэр чинь бас л яг үнэндээ байгальд илтэл үлдэл байгаа байхгүй тий. Гэхдээ нэг хүн болгоны бодол өөр ахaltaа. Тэгсэн чинь манай нэг найз нь нэг ийм бодолтой байдаг. Одоо хэрэггүй юмд мөнгө өрөхөөс амар дургу. Тэгээд тэрний нэг нь хувцас. Хувцсыг зүгээр өмсөөл хаяал эсвэл ингээ идлээл угаасаа л дуусхаас хойш тэрэнд заавал шин брэнд тэгээд тийм загварлаг байх албагүй. Тэгээ ингээ хувцаа зүгээр комиссаас очиад авчдаг. Комисс гэдэг нь муухай үг гэсэн. Юу гэж хэлэх юм? Second hand. Тэгээ бас өөрөөр хэлдэг юм шиг л. Гэтэ комисс гэхээр зүгээр л сонсогдоод байгаа юм. Тэгээд нэг тийм бодолтой хүмүүс бас идэм билээ. Ингээд тэгээ тэр хүн хичээл дээрээ ч гэсэн сургууль дээрээ байхдаа ингээд 4-5 пар дараалт суучаад ерөөсөө хоол мол авч иддэггүй. Ингээд гэрээсээ юм хум аваад ирчдэг. Тэгээд сургуулаас юм авах юм бол зөвхөн кофе л авч уудаг. Айгуул тэгээ өөрийнхөө аян дотор хийлгэж авч уудаг. Maybe. Тэр үн чинь тэгвэл айгүй зүг амьдрал юм ахтай. Тий ингээд өөрийн гэсэн бодолтой байгаа байхгүй юу тий. Хүнийг даах биш. Тий. Би комисси хувц өмсөж байгаа гэж ичин мич тий. Тэр чинь утгагүй шүү дээ угаасаа. Нэгт тийм хоёрт комисс гээд байгаа юм чинь яг үнэндээ ингээд 2-3 удаа л өмсөд өгцөн байдаг. Бүр тийм амар муухай байдаггүй. Хоёрт амар хямдхан. Гуравт сайн үзвэл гоё завартай юм уу болно шүү дээ. Yes. Тийш үү. Эсвэл нөгөө нэг ийм дэлгүүрүүд бас идэв шүү дээ нөгөө нэг. Discount store гээд outlet жоохон алдаатай бараамаараа тий. Тий, эсвэл нөгөө нэг юу загвар нь өнгөрцөн. Тэгээд загвар нь бүр 2-3 жилийн өмнөх ч гэсэн ингээд амар хямдхан байдаг. Тэгсэн хэрнээ тэр брендийн л хувцас юм чинь ингээд чанартай л байгаа. Одоо брэнд нөгөө Nike-ийн, Adidas-ийн, одоо Puma Enter гэд тий. Zara Mara гэд бүр амар тийм хэрэв брэнд гэдэг бол тийм хувцснууд тэр брэндүүдийн одоо бас тийм жижигэн дэлгүүрүүд байдаг. Тий. Арай хямдхан загвар нь өнгөрт. Тий, загвар нь өнгөрцөн тэгсэр нэг хямдхан. Тэгээд одоо брэнд загвар энэ гэсэн нөгөө бүр яагаад ингээд амар их хувц хийчдэг. Тэгэхээр амар үнэтэй хүмүүс автгүй мэн л та. Тэнгүүд жилийн эцэст ингээд бүр хэдэн сая доллараар үнэлэгдэх хувц ингээд агуулгахт нь хинч ахгүй хинч өмсөхгүй ингээд шинээрээ байждаг заяо. Тэр тэнгүүд тэр ингээд жоо хямдруулаад зарж болно шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг брэнд юу унчих гад нэр хүнд нь унчих гад тэгээд хувцнуудаа хямдруулчих бол бусад хувцнуудаа ингээд хямдруулах гад байдаг. Тэгээ нөгөө нэг брендийн үн цэнийг алдагдуулах гад байдаг учраас яадаг гэж. За шатаадаг гэж байгаа. Амар гад. Шинэ хувцсыг Амар
их зардал гаргаж хийсэн Тийм хувцас шүү дахиж дээ. их зардал гаргаж шатаагаар мэдээж агаарт юу яах вэ те юу болж яах вэ тэгтэж аахгүй. Гэхдээ тэр зөвхөн хувцас биш байх тий. Өөр аксессуар цүнх гутал те. тий зөндөө юм байгаах тий. Тэний Тийм бил. Амар балаа юм бил. тийм юу байдаггүй мааши. Төлөвлөгөө Тийм. худалдаа авах чадвар мадуур энэ тэрий одоо Burberry худалдаа авах чадвартай хүмүүс хэрэг байдаг юм гэдэг тиймэрхүү Тийм зах зээлийн судалгаа юм тийм судалгаа байдаг юм байна. Сони. Тэгээ зөвхөн Burberry биш тэр юм уу? Cartier, Montblanc тэр тэгдэг нэ. Oh my god. Тийм эн чин үнэтэй брэнд болохоор материал энэ төр нас амар үнэтэй байгаа шүү дээ тий. Тэгээ ингээд арьсан цүнхэн хүн тэгэл бас лампнаар хийсэн юмнууд аа. Тийм шүү. Балай бид юм бэлээ. Хүн бол энэ дэлхийд амар илүүдж байгаа байхгүй. Шал илүү. 10 жилдээ дандаа тэгж ярьдаг гэсэн шүү дээ. Хүн төрлөختөн байхгүй бол энэ дэлхий үнэхээр гоё болно гэж ярьдаг гэсэн. Бас тийм тал биш үү. За тэгэхээр өөрсдийнхөө жижиг үйлдэлүүдийг юу гэдгэлээ үйлдэлүүд тий. Заажаарай. Өөрсдийнхөө үйлдэл жижиг өөрчлөлт хийцгээе. Олон жижиг өөрчлөл нэг том үр дүн болгоно. Яг л эргээхийн нөлөөлөл шиг. Их гоё л. Баццэг. Доор нь би баццэг. Би баццэг. Тэгэхээр жижиг юмнаас эхлэе. Жижиг өөрчлөлтүүдийг хий. гэж уриалъя да. За тэгээд энэ дугаараа ингээд дуусгая. Юу сонирхолтой байлаа. Ингээл сэдв маанч тэр тэгээд ингээд жижиг юм ярих тусам ингээд цаашаа юм ингээд бодогдоод толгоонд орж ирээд нэрээ Санаа олж орж ирээд жижиг юмнаас том болоо. Бид хоёр ч гэсэн подкаст хийхэд нөлөөсөн жижиг юм байгаа шүү дээ. зөндөө байгаа. Тий. Маш л анзаараагүй анзаарсан Тий. зөндөө байна. Та ч гэсэн энийг одоо сонсоод сууж байгаа. Тэгж. Дипрэ. Сан яв. Элээ яв. Диси. Өөр таймд үү. Өөр таймд үү. За сонссонд баярлаа. За баярлалаа. Тэгээд ASMR. бид хоёр удахгүй ASMR-аар подкаст хийж магадгүй. За тэгээд дараа уулзъя баяртай. Сайхан амраарай, сайхан болоорой, амжилт хүсье баяртай. Үнчи.